Монголын хамгийн анхны пранк шоу эхлэхэд бэлэн болоод байна. Та үзэхэд бэлэн үү? Эхлэе. Самбай цаанаа ирхэн хүндэт үзэгчтэй та бүхэн яг одоо пранк шоуг үзэж байна. За мөрөн ерөн хэр пранкддаг вэ хүмүүсийг? Тэгээд би нөгөө нэг ийм зөвүүн жоох ийм санаа муутай юм болохоор ер нь одоо цаг үед ер нь хүнд итгэхэд хэцүү болцсон доо гэж хамгийн түрүүнд бодоол надаар тоглоод байгаа юм болов ер нь яагаад байгаа юм бол гэл жоох эвгүй байдал оронгууд жоох ингээл хаширлал эвгүй л байна да энэ эвгүй л нөхцөл байдалтай л байна даа л гэж ер нь бодоол юм чирс нэг хүн амтнд ч нэг итгэдэг шүү дээ аахгүй тий. За тэгвэл одоо ингээд энэ удаагийн дугаарт маань манай ганаа орсон байгаа. Ааха. Тэгээд ганаага бүгдээрээ хэрхэн реакшн гаргаж ямар пранк бэлдсэнийг бүгдээрээ хамт харцгаая. Ганаач зөвүүн л дээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Франк шоуны урилгыг аван хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За өрсөнд маш баярлаа. Ойрын сонин хачин юу байна да? Ажлаа хийгээл нам 50 дөө. Таны урд 3 хайрцаг байгаа. Хайрцаг тус бүр 5 сая, 10 сая төгрөгийн бооцоо байх ба үлдсэн ганц хайрцаг нь хоосон юм. Гэхдээ хайрцаг болгон өөр гэсэн даалгавартай. Та аль нэгийг сонгосон бооцооныхоо төлөө тухайн даалгаврыг биелүүлэх юм. Та бэлэн үү? За билээ. Алийг сонгох бол Ганаах ер нь учрыг олоход айгүй хэцүү юм. Одоо ингээд ганаахын ингээд царай барыг нь харангуут ингээд айгүй юм гин томоогүй юм байгаа зэ юм. Яг үндэ дотор нь юм зөвүүн юм. Төрлөг юм хүн байж дээ шүү дээ ерөөс. За би зогссноор яг ингэ сонгоч хэдөө. За мөнгөгүй байх тэг. Нэг хоёр гурав жоо юм унчиж байгаа юм шүү. Мөнгө тэгж байна. Угаасаа аюу сэв идэв шүү. Яа би ер нь угаасаа ганаах ер нь муулах гэж л өнөөдөр зөрн ирсэн. тийм л байна. Ганаахын талаар ерөөс нэг ч юм сайн юм ярмааргүй байна. Уучлаарай. Даалгавар 1. Та хүссэн нэг хүнээ сонгон франк даалгаврыг биелүүлнэ. Даалгавар 2. Тухайн сонгосон хүнээрээ дугтуун дотор байх үгийг 10 удаа хэлүүлнэ. Та итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Франк дэх хүнээрээ хэнийг сонгох вэ? Франк түнэрээ би хинрийг сонгохоор шийдлээ. Танд амжилт хүсье. За баярлаа. За ингээд манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа танилцуулъя та бүхэндээ. Яа цаглаасан. Тийм шүү дээ. За. Яг энэ хоолж хэлдэг байхгүй да мөрөө. Дүүл бараг цээжилсэн дөө. Би Альтернатив групп байгаа. За тэгэлээ. Тэ Hello Beauty салон байна. Тэ Эден компани байна. Альтернатив хэлэг байгаа. Тэгээд дээрэс нь хөтлөгчийн хувцсыг Берийн дэлгүүрийн хамт олон маань ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ үргэлжлүүлж үзье. Би амар муухай инэ гэдэг шиг үнэ. Sorry. Би ууж болно өстэй те. Болон энэ чиний ундаа штэ. Баярлалаа. За миний даалгавар болохоор өнөөдөр эхнэрээ хардуулах байгаа. За хоёр дахь даалгавар нь болохоор хардуулж байгаа хэрнээ уучлаарай гэсэн одоо үгийг 10 удаа хэлүүлэх юм байгаа. Одоо яаж ч би одоо хардуулж байгаа хэрнээ уучлаарай гэж хэлүүлэхийн одоо базар нь бүүм. Ямар ч зүйл үзээд алдан да. Үйлдэлээрээ хардуулна да. Жаргалтай байгаа юм шиг. Би байсан бол хардна. Манай эхнэр мэдхгүй. Би өнөөдөр өөрийгөө нэлийн зурагтай гадуур болон зураг авалттай явж байгаа гэж ер нь хэлчихсэн байгаа. Одоо би эхнэрийг бол хаана байгааг мэдэхгүй байна. Хэдүүлээ залгаад асуучи.
хаана байна хайраа гэдэг. Спикер. Бэнараа. Үнээр хаана явж байгаа? Энэ гадуур шилжин. Ажилдаа явж байна уу те? Тий. Зөв. Харин нөгөө зурган дээр ирцээ эхлэгээл бужигнаа л байж л. За. Утгаш байна. Өнөөдөр нь уднаа. Тий. За тэгэд нэр ярээр гэж чанга ярина. За. За бас гадуур ажилтай завгүй л хөөж байгаа юм байна. Амжилт ямар ч сан хардуулнаа. Одоо бид чи өглөө 8 цагт ирээд хамаг юма бэлдэж бужиж байгаа л одоо л яг эренгүүт нь яаж хийж байгаа хардуулахыг хичээн дээ. Гэтэ уучлаарай гэдэг л үг л одоо би одоо яаж сонсох юм бэ? Юусаа сайн ойлгохгүй. Ямар ч сан тэгээд хамтдаа үзцгээе. Ингээд байгаа шүү дээ. Итүүд ихлэх гээд байгаа маяг шиг. Яа. Үгүй ямар амар хэцүү даалгавар өгсөн. Ганаа ахыг бүр яагаад ч хардахгүй шүү дээ. Тийм үү? Хүү юу ярьж байгаа юм хонгороо ихчийн царай ганаа ахын царайдаа л харалтай. Залуу үедээ л харин өстой яг юм гин томог багт нь л найраж авд суусан болохоос одоо хонгороо ихчтэй ингэж ярьж үзвэл хонгороо ихч эзэн ш таахахгүй шүү дээ. Тийм үү? Тийм хөөрхөн их нэртэй Манай үжиж ганаа ч өөр гоё мөлөө угаасаа сүглэрэгч тийм бодолж байхгүй юу? Ирэхч байхгүй. За эхэлсэн явж байгаа шүү. Маа ганаа бол юм түргэн уртаа ер нь бол жоох юм ааштай төрлөө. Характертай. Тий. Ааха. Ер нь юм жижиг сажиг юм дээр дүрс хий шүү. Хонгороо гэж бол ер нь айдуу 50 хэр оргийн юм дээр уурлахгүй. Тийм үү. Бүрийн ойлголт авах байгаа тий. Аагүй. Манай болохоор Hello Beauty-гээс талан байхгүй юу? Тэгээд гоо сайхан, Greenfield, manicure, pedicure, ормоос гэд бүх төрлийн үйлчлэгийг нэг дор хийдгийг. За. Тэгэхээр та сурталчилгаанда ингээд бүх төрлийн үйлчлэгийг нэг дороос олдгаа гэдэг нь гол онцлог шүү гэж оруулах хэрэгтэй байгаа. Тэгээд бүр чигсоос үйлчлэгийг ас байгаа, wax байгаа. Хөө бол одоо нөгөө яг хүн яаж Юу? хардуул. Би яг ажлаа гэж сууж байгаа байхгүй юу? Тий, яг ажлаа гэж. Энэ маань өөрөө ойлгоогүй юм жишээ хөөрхий. Хардуулах манай жүжигчингээ таньхгүй юм шиг юм шүү дээ. Би ганаа ахыг яг нэг иймэрхүү юм ярих гэдэг. Хөөрхий ингэж очноос нэг хүн амтыг гэж харж та нөгөө хартуулах юм аа хэцүү юу гэдэг. Тийм. Энэ чинь өөрөө ноц камерууд байгаа болохоор яг франк хэлцээ ихтэй үг мэдэхгүй явж байгаа. Тэгээд жүжигчний танихгүй орж ирж байгаа шиг байна. Тийм ээ. Тэгэхээр та эхлээд үйлчлэгээндээ өөр очиод ормоор Ахмар байна уу? Та тэгээ. бүх үйлчлэгээнүүдтэй аваад Тэгээ. тэгээд дараа нь өөрөө бодит үр дүнгээ хуваалцаа. За. Ер нь танд ямар санагдчих вэ? Мэдгүй би та сайн мэдгүй. Би одоо пранк шоунд орж чинь хүн хардуулах гэж мэдгүй. Чөө тусдаа хүн яваад. Би ажиллаа гэж сууж шүү дээ. Та хандлан хүмүүс. За. Та 100 газар ирсэн байж. За. Тэгэхээр та богино рил хийх зүгээр юм бодож байна. Хүмүүс сүүлийн үед рил аяг үзэж байгаа. Facebook дээр их цацмаар байна. За. Та ямар вэ? Үгүй тэгээ Facebook дээр л зэт. Манайх бас нөгөө маникюртэй штэ. Тэгээд сүүлийн үед залуучууд аяг их маникюрт ордог болсон. Одоо ингээд чинь эмэгтэй хүний юм шүү. Би ч одоо уулзсан гэж ярьсан билүү? Ярьсан штэ. Ярьсан билүү? Болсон та. Энд чинь эмэгтэй хүнийх биш штэ. За. Яач мөрдсөн. Би ч одоо уулзсан гэж ярьсан юм уу тэгээд. Үгүй тэгээ сая хамгийн гол нь одоо л яг эмхтэй хүний салаа гэдгээ одоо л ойлгож байгаа байхгүй. Түрүү болохоор
Ори хийчихсэн сая наач ивэлтэй салаа юм шиг. Яа. Wax selling гэдэг байгаа шүү дээ бүр. Түрүүнд хийчихсэн шүү бүр. Хүмүүс ч гэсэн ордог болсон. Та өөрөө очиод орж болно. Тэгээ бодит үр дүн гэх юм бол Намайг сонсож байгаа хүн байна уу? Энэ өөр хүн хардуулан гэрэлцдэг. Ганаараа жоох хаалтаад өгөөрэй. Илүү нэмээд өгмөрөө. одоо ингээд бодит үр дүн ингээ би ихлээд өөрөө мэдрэл явчихдаг байхгүй юу? За. Та нэг гарыг илээ. За одоо хэлж байгаа юм. За тий. Тийм. Янз юм. Одоо хийж байгаа. Одоо бараагүй. Янз юм байдаг. Янз юм. Тэгээ та миний хацран бас хүрээд үзэж болно. Тийм. Аймаас тогоорогч хайлт ялдаг. Ямар нэг. Тань дээр нь ямар Зөв. зөөлөн байна. Тийм. Та өөрөө хөгжлөндөө гоё ороо. За тэгэхээр нэг хүмүүс Тэгээ. хэлэнгүү тайлбарлаад өгч заяа. Тэгээ чи хахад өөрөө хурж болох юм байна. Юу снэс гат шүү дээ. Тийм. Хурж болох юм. Та эсвэл хүрээд үзэх юм уу? Бүргээ байлаа гэх. Одоо л Гоё хацтай. тийм ээ янз юм. Яг юм болно. Чим нүсэнд хүрдээ зөв. Болно хамаагүй тийм. Та хавраад жоо шүү дээ. Тийм үү. Тийм за. Та манай үйлчлэгийн очиж орчих заяа. Тэгээ айгуу гоё болно. Тэгээд Ямар ерөнхийдөө сандарч байна. За. зүгээр та битээ сандраа. Би таныг ерөөсөн сандраагаагүй те. Зүгээр. Аха. Та өөрөө гоё гараа нааш өгч. За. Манайх нөгөө нэг маникюраас хийдэг. За. Ихтэй хүмүүс сүүлийн үед айгуу гоё хумсаа арчилдаг болсон Тийм үү? Тийм. Айгуу гоё арчилдаг болсон. Бэрээс Нөгөө нэг үуч. болсон. Бэрээс Нөгөө үуч. нэг бодуулж модуулахгүй л те. Би бэрээс үуч. Би бэрээс үуч болохгүй. Яах юм болохгүй шүү. Зүгээр би нэг ажил хийж байгаа байхгүй юу? Тэр хоёлоо гоё ажилдаа л анхаарлаа хандуулаад. Танд санаа оноо юу вэ? Гэхдээ санаа оноо гэж юу байх вэ? Одоо олчин те өөрөө хийчин те. Тийм. Одоо та надад мэйл хаяа бичиж өгч. Мэйл хаяг руу чин За. бүх юм явуулчих. Тэгээ та уншиж танилцаад өөрчлөлмөр юм байвал өөрчлөөд болж байна. За болж байна. Чи яач юм уу? Мэйлэр бүх юм явуулсан. Цаавал чи Facebook хаягаар явуулчих. Миний Facebook юм уу? Бичиж. Өөрөө За явуулчих. тэгээд. За. Та сандраагүй. Гүйсэн. За тэгээ би тань руу гэрээгээ явуулна. Бүтээгдэхүүний бүх танилцуулга явуулна. Нөгөө би пранк шоунд орж байгаа байхгүй юу? За. Тэгээд чи энэ шоуны хүн биш юм. Би нөгөө ажиллаа гэж сууж байгаа шин. Тийм үү? Чи юу ч ямар ч хамаагүй. Та ганц толгой юм бэ? Муу. Тэг би тантай уулзах хэрэгтэй. Тэгэл тантай уулзаж сууж байгаа шин. Биш. Ахын дүү юм заяа. Хойлоо дараа уулздаг хүн. Үгүй шүү дээ хаа. Би одоо Ахын энэ бинс ажилдаа зураг авалттай явж байгаа байхгүй чи шал муур газар хүрээд ирсэн биз дээ. үгүй шүү дээ хаа. Зөв. Би мөн шүү дээ. Мөн үү? Зүгт. Үзүү хүн дээр ирсэн юм байна. Та гоё нааш ойртос бол. За. За одоо явуулъя. Та тэгээд гэрээг уншиж танилцаад. За. Болж байна. Та За, манай тийм. бие чаягийн гэрээгээс ах уншиж танилцаад өөрчлөх юм байвал хэлээд тэгээд та гэрээнээр гарын үсэг зураал ерөнхийдөө манай ажил юм. За. За би юу яа ариун цэврээр орчод ирээ. За. Та явахгүй дөглөөг сууж За, байна. за, тий? за. За. Утахгүй. Чи намайг анзаарч байгаа юм хүн чинь буруу хүн ороод ирсэн юм шүү. За, жүжигчин бэлнэ үү? Гаднаас олж жүжигчин бэлнэ үү? За, оруулъя. Манай оролцогчдод ерөнхийдөө яг ингээд пранк одоо ингээд практикж явж байгаад ингээд пранктуулаад өөрөө ингээд атмосферд ингээд маш удаа автаж ороод байгаа л да. Хөндлөнгөөс үзэхэд болохоор айгүй easy юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд яг орохлоор би easy-гээ ярьсан үсэн. Амар хил устаа болсон ш тахаа. Амархан гэдэг юм шиг. Тийм амаргүй юм байна. Үгүй. Сайн баха. Сайн. Юу гэж яваа та? Гүн ажилдаа л явж байна. Ажилдаа л явж байна. Чи хэн бэ? Юм би Тийм. танихгүй юм. Гүү. Билээ. Хэн блэ? Хари хэн билээ? Өмнө ажиллаар бол Өнөөдөр
Гэртээ завгүй байна гэд хэлсэн яа. Гэрээсээ гарахгүй гэдсэн. Үгүй ээ, гадуур ажилдаа л харин явжил. Ямар ажил? Хүнтэй уулзал. Хүүхэнд яваад ам уу? Үгүй. Чи юм уу? Юм уу гэж. Шоуны юм шүү. Ямар гоё хуцалсан та. Чи хүн амдараад байгаа юм. Өстө гоё цал. За яг ажил юм уу? Ажил. Ажил гэж чи юм. Муштэй. Тэс суугач. На чиний трек шоуны юм. Арай уулцсан уу? Тэгэл та. Тэгээ. Хэдэн цагт болцсон? Хамаагүй чи цагаа хэлчихгүй би тэгэл яваад чи. Эртэд яасан? Яахав дэ тэгэл харьцсан шүү дээ. Анаа бахаа шууд гараад яв. Гар мараас барих уу? Би очиж за. Гадаа хүн хүлээлгцэн. Юу болоод байгаа юм? Сэний сүнжин жүжигчин биш юм уу? Хардах ямар ч юм болохгүй. Ямар ч хардах юм байхгүй. Бацар. Хөөе байж та. Яасан? Ганах чинь хонгороо чиг пранк гээг юм уу? Энэ нэвтрүүлгийн багч ганахыг өөрийн пранктаад байгаа юм. Үгүй шүү дээ. Би өөрөө пранктаад байгаа юм гэж. Юу болоод байгаа юм бэ? Нэвтрүүлгийн багч нь ганаатаа нээлж хонгорог пранктах гэж байгаа шүү дээ. Уу харин тий. Тэ? Тэгсэн чи энэ ганахыг пранктаад байгаа юм шиг энэ ганах ч бүр пранктаад унлаа шүү дээ. Яагаад тэгж байгаа юм бэ? За үзье. За одоо хэлсэн. Зүгээр. За ерөнхийдөө ажил ингэ болцсон. За шүү дээ. За. Юу вэ? Юу? Ясаа ууралцсан юм. Гуул. Сайн нөгөө харин яалтч бай ажил гэдэг жоохон ажил хэрэг чанддаг байхгүй. За. Уурлаг байсан. Үгүй хараа. Ямар вэ? Яах вэ? Гар мараас юм гараас хардвал. Захирал нөгөө ажиллаа гялс гэдэг болтгоо. Чам зөвлөө. Чи өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Энэ ажиллаа хийхээр ингэ төвлөрчдөг. Итэш цаагч угаас амар. Даарсан биш үү? Амар даарсан биш. Алцсан манаашгаас. Тийм шүү дээ. Яагаад даарсан? Харин тийм. Алхаадахтай яадیں۔ Харин тийм ээ. Уучлаарай заарна хоол уулзъя гэж бодог байхгүй. Харин тийм. Энэ тохон дээр нэмсэж байна. Тохон дээр нэг үнсчихэд гэж. Хүмүүс хараад ч зүгээр. Зүгээр аа харамсаа гэж. Тохон дээр үнсээд байхдаа яах вэ? Тохон дээр нэг үнсчих гэдэг байгаа шүү дээ. Нэр үнэхээр эмгтэй хүн дээр мараа. Намаа нууцаар найруулагч гар гинэ гэж. Тийм ээ. Харин тий. Чинээс. Гараад их байраа. Юу ч ирэхгүй шүү, хардахгүй шүү. Харин сайн нөгөө энд ажил хийсэн болохоор одоо өөр газар очиж. За гараа. Гараа. Миний ари муу хасна зүгээр. Зүгээр. Чи тий? За. Гарчим. Тэгээ гараа. За. Яста хараа. Зүгээр. Биш хараа. За гараа гарсан шүү. Нэгдүгээр баг дараагийн объектын дээр очиод бэлэн байж байгаарай. За ойлголоо. Сонсохгүй хэлээд шүү Тий. дээ. Уг нь анхаарлын татдаг стокгүй чанга тий. За гарыг гэдэг чанга хэлж байна хөргөө. За хайраа гарын марыг бүр чанга орилох хэрэгтэй байхгүй уг нь. Чи бол ойрлно. Би хардуулах гэж байгаа юм чи орилно шүү дээ. Чанга яриад бүр хүмүүсийн анхаарлыг таттлна. Миний хайр ямар хөөрх юм бэ гэж орилж харалж марлаа түр. Бэлгийн авчих. Ганах ичээд байна. Ичээд байна тий. Харин ичээд байна. Тэр шиг өөрөөр бол байхгүй. Ингээ явчих чана одоо болж байгаа юм уу? Сая бүрт амар сандраад. Та нар чинь дээрээс нь бүр яг миний боцноос уушаал өөр яваад. Тэг яана хүч ингээ явчих ч одоо тэг яаж хардуулах юм бэ? Хүн чинь өөрөө ерөнхийдөө эргэжин юм чинь хардсан шүү дээ. Ер нь бол сая харин ерөөс харцгүй хараагүй махтаа. Харсан бах те. Харсан баха. Хонгороо битүүрийн араас гараад ирсэн байгаа юм. Тийм үү? Тий. За. Араас дагж ийн гинэ. Яна. Адас ирээ шууд мөрөхөвдөө. Энэ бол шоу шүү. Хараа одоо яана.
шоу гэд хэлээд итгэхгүй байл одоо та хариуцлага нь өөрөө эмэгтэй хүн ч бас шал өөр юм байна. Бүр яг тийм баримт нотлоготой гэдэг шиг одоо яах гээд байгаа юм болов. Би ч өөрөө бас амьдрал дээр хүн пранк явсан болохос ингэж яг ихнэрээ бас ингэж үтсэнгүй. За одоо л самраал өстой жинхэнэ гоё юм болно гэдгсэн чинь ойлгосонгүй би. Ардаас дагж ийн гэдэг чинь бас тэгээ хардж ийн гэсэн үг шүү дээ. Бас нэг тийм тий. Ганаа сандран гэхээс лүү барыг би өөрөө сандраад шаригдчих үйтэй гэж одоо тэг яриа л хэлээ. Сандарсныг нь олж бастай анзаарсан. Тийм үйлдэл хийхэр хүн биш гэдэг нь мэддэг учраас бүрэн бие биендээ итгэдэг гэж бодох юм уу? Одоо ч ганаа намаа ингээ пранкт чаа гэж бодоод эсэргээрээ би ганааг пранктаа. За тийм баха. Танахаа угаас яг нэг жил дараа. Эрэгтэй жүжигчин гарч ирэн гот ганаа өөрөө паникнд орох нь уйцсан уурлах нь тэрнээ бол жоохон ганаа нэг машин цаана хашиг байна да. Манай ганаа бол яалтчгүй юм зөөлөж төрхий. Гэтэ ганаа хууралж магадгүй баха. Ганаа пранкт бол одоо ганаа ч өөрөө пранкт орсон уу мэдэхгүй явж байгаа шүү дээ. Гэхдээ яг ямар нөхцөл байдлаар пранкт болох гэдгээс шалтгаалах бах. Гэхдээ нэг хонгороо өгчд бол уурлахгүй л бах. Хонгороо өгчээс харин бүр ингээ айгаад ингээд бэмбинээд бүр сандраад яг айгүй эвгүй царай гарах баха. Йоо би ерөөсө тэрийг ямар царай гарах вэ? Сандраад хаа. Үнээс сандраад хаа. Хөөе ганц тулхаа. Юу хийж байгаа юм чи энд? Харин зургтай явж байна. Ийм зураг үйд юм уу? Кино зургтай. Үгүй хойлох на юу? Үгүй энэ зураг мөрөг биш. Зураг штэ кино зургтай. Үгүй штэ. Юу яриад байгаа юм бэ харин? Үгүй наа хүүхэн ч өмнө хэлээд дээ шүү дээ. За би чадахгүй байна. Би чадахгүй байна. Би чадахгүй байна. За хараа. За минь яг юу яриад байгаа юм бэ? За яах юм бэ? Хараа. Пранк шоу. Пранк шоу. Тий, харин чамд амар юм болох шүү дээ. Пранк шоу бүгд 10 сая маань уучлаарай алга болсон. Үгүй сая энэ эвэгтэй жүжигчдээ бол юу хуцаас л ордог чи цаашаа вэ? Хайраа. Үлгэр яг хонгороо гэж бол бимбигнээ угаасаа арга. Тий, тэгээд. Үгүй Ерс шоу мó байхгүй. юу сэл одоо бэлээ. Хараа энэ юу байхгүй юу? Пранк шоу чамаа пранктж байгаа байхгүй юу? Энд нэг нууц камерууд байгаад байгаа. Хөөе хаана тэр камер? Нэр ингэсэн хараа. Хөөе яагаад байгаа юм бэ өөрөө? Яагаад байгаа юм бэ чи яараа? Хүүхэн ч дээ үнэ хэлээд дээ шүү дээ. Чи ямар ч тань дээ. За би үнэгээ хэлээ. Би тэгж мэдээлдэг юм биш. Юу юм байхгүй юу? Шоу моо болгоцсон ч шүү. Үгүй шоу за Яагаад байгаа юм бэ? заханд болсон гоё одоо. Заав гаргалаа гэл өнөөдөр хамт яваа маяг чи яагаад байгаа юм бэ? За хараа шоу байхгүй юу энэ? Ингээ буудлын шоу хийх юм уу те? Ерөөсөө тийм шоу моо байхгүй. Битээ хотлаарай та юу гантлага. Чи битээ үг таслаад байгаа заханд болий. За манайхан гараад ирье. Энэ пранк шоу байхгүй юу? Чигнээс хуурлаад байна хаа. Хин гарч ирэх, хинч гарч ирэхгүй штэ юу яриад байгаа юм бэ? Гэ амар юм болох шүү те. Наа хүүхэн ч үнэ хэлээ ямар ч камер байхгүй чи шоу гэ гүрийгээд ах юм. Чи хайрд итгэхгүй юм уу? Би булаа болсон шүү хоёлоо. Шоу хайраа нэр ингэ. Үгүй хайраа болчих. Аханд одоо болсон. Үгүй ямар ч юм юм бэ? Харин тэр кофе шоп чи намайг харсан уу? Кофе шоп гэж албаар очиж пранкцсан байхгүй юу? Үгүй ганаа хүүхэн ч үнэ хэлээд байна. お前はもう死んでいる。何? Чи зүгээр ингээ намаа ингээ хуурч болно гэж бодоо юу вэ? Юу гэж Би одоо энд ингээ зүг зүгээр ирсэн байж яагаад ингээ нэг чи яагаад ингэ?
Садруу соёлоо. Ирсэн биз дээ өөрөө дагуулж ирчихээ. Би үгүй чамд дагуулж ирсэн. Садруу одоо болоо. Цаашаа. Хөөе. Яах гэж юу болчих гэж Ямар сони юм бэ? заахын болоо аль бүр гэр бүл чи өөмөлтэй. Та яагаад намайг ингэж өөрөө дагуулж ирчээд ингэ ихнэр михнэр авчраад эвгүй байдалд орлоо. Тэгээ нэлээд намайг доромжлоод байгаа юм гээд. Ихнэртэйгээ нийлчээд намайг доромжлох гэж энд авчирсан юм байна те. Энэ өнөөдөр танилцсан энэ бүсгүй. Өнөөдөр танилцсан бүсгүй солиорч. Ингээ бууд тавьчихдаг юм байна. Үнэ ихчдэг ээ. Энэ өнөөдөр дөнгөж энд ирсэн энэ жүжигч охин. Тийм үү. Өөрөө бас байлжчих тхүү. Одоо ингэ нөхөртөөгөө нийлээ бүр намайг доромжлох гэдэг юм. Одоо ингээд өөр танилцсан дагуул намайг дөрмжилж байгаа юм байна. Чи намайг дагуулж ирсэн Чи болооч яваа. Явъя. Хөөе, уулын учрыгээ залгадаг нь өөрөө биш юм уу? Надаар тоглоод өвөө нэрнээс ингэж байгаа юм. Хараа брэнд чи надад Хүүг авчраа намайг дөрмжилж хаас дөрмжлохгүй. чимэг надад итгэхгүй юм арай шоу нэвтрүүлэг нөгөө Байлчих тхүү арай. юу хараа Явуулчих юм уу? Чи өнөөдөр Франкийг дуусгая. За яасан. хөөе. Чи гарчих тхүү. жүжигч Юу? Бид нар энд нэвтрүүлэг хийчихсэн байхгүй юу? Надаа Та ингээд ямар ч хамаагүй. халаан дотор маань ороод ирлээ. Аль нүүт аваад. Хонгорогийн пранк гэлээ. юу болоод байгаа Хөөе, та гарчих тхүү. Бид энд зураг авалттай та хардаад Надаа зураг авалт чи ямар ч хамаагүй ойлгож байгаа. Үгүй би гяс ажиллаа дуусгач мараа байхгүй юу? маа Хайн хийн. юу гэсэн юу энэ гарын үсгэж байгаа тохиол Биш шүү дээ. ой бодлоо яриад гэж Юу яриад юм? ой юу ээ Гаргадаа Гарын үсгээ юм. зураатгаа. жүжигч нь биш юм уу Энэ юу хүний болоод гаргачих тхүү. би яаж гаргах юм Тань дээр ирлээ. чи тэний найз залууч юм шүү Юу яриад байхад. Би чамтай юм яриад байна. Хаа, би найруулагч. Гарын үсгээ зураатгаа. дуудаад байгаа чи За нөө найруулагч буугаа хин дээрээ. бэ Гадны хүний авчих тхүү. Гарын үсгээ зураатгаа. солиороод чи Хөөе, залуу жоохон тайван да. Энд зураг авалт явж байгаа. Зураг авалт чинь надад ямар ч хамаагүй ойлгож байна уу? тэгвэл бид хамаатай Би нөгөө нэг- танк шоу явж чи гадны хүн хин юм бэ юу юм бэ Ажиллаа дуусгачаад бодож тхүү. Ямар Та ч хамаагүй гарчлаа. ойлгож байна. Та энэ харин хүнээ жүжигч тоохгүй Чи зүр надтай ярих наа залуутайгаа л юм яар. Би чамтай юу энэ залуутайгаа иргэж чи хин Гарч идэ. хамраг аваад гарч идэг чи хин чи юу юм бууж ирж гинөө манайхаа. яахлаараа хамаагүй үдийн чи хин Манайхаа бууж ирж гинөө. солиороод ил буулгаж ирээд нэг хүн амтан галзууслаад юм уу хөөгөр ой ма үгүй Ээж хараад гарын үсгээ зур. за хараа ой Та наа үнэ гаргачаал та. би яаж гардаг чи Нэр ирсэн байж тээ. Манай нэвтрүүлэг чинь ямар хамаагүй хүн оруулж ирж. Энийг нээж хараа гарын энэ үсгээ ямар лайтай юм бэ юу Маш гарч дуусна марна штэ. хин юм бэ Та нөө найруулагчаа бууж ирж гинөө. чи юу хов болсон байгаа юм шүү юу Чи намайг биш. Би чам пранктад байсан байхгүй юу? та нар ямар муухай юм бэ гар барихгүй ч юм Оржил байгаа. Чигт амар фанцноо би орж ирэл ингээ. банкгүй яа тийм бид хийж чадахгүй байх чинь ядаргаатай би чамайг амар харсан залуу байсан юм аа тэгээд юу ихээ гэж дод ёо нэр Баяр үрье. Баяр практикуудаа. би чамайг пранк чинь гэж дад итгүүлсэн шүү дээ Тэг гэн тийшээ ирэнгуут нүгүр гайхах. тийм би харин бүр чадахгүй бай ёо Байсан штэ. Сандарсан уу? сандарсан Амар сандарсан уу? юу гарын үсгэж зурж юм болоод орж ирээд байгаа юм ойлгохгүй ёо За ямар ч сан пранка амжилттайгаар одоо дуусгалаа. Ямар гэж. Тань харин ямар Зөв. Зөв юм байна. Тийм. За ер нь бол бид нөө ингээ контент хийдэг. Тэгээд хөвчлэн би ганаг пранктдаг учраас тэг ганаг бас ингээд бүр ингээд жижиг пранк биш. Бүр ингээ үнэхээр амар томоор амьдралын оронгоор хэрвээ гэдэг шиг ганаад бүр ингээ хүнд цохилт байсан тийм пранк хийх гээд хичээлээ гэж наа хүүхэн ч өмнө хэлээд шүү дээ. За би чадахгүй байна. Би тэгсэн байхгүй. За ингээд дахин одоо ингээд үнэхээр ингээд сандраад чадахгүй байх юм бол би ингээд цогсоогоор би пранк гэдэг хэлээ шүү. Чи тэгээд хаа окей гэд хэлээд өгөрөө гэд тэгсэн чинь начир дээрээ юу хайраа болоод намайг алаад тэгсэн чинь ардаас нэг залуу гарч ирээд юу зуруулна яа нэг юм уу бараг юм хонгорог аваад явна гинүү. Тэг би ихтэй анхыг гадарсан л да. За энэ пранк байж магадгүй гэсэн чинь сүүлдээ яг нөгөө жүжигчдийнхаа нөгөө
үйл явцад нь одоо ингээд ороод итгээд станер гэр бүл салах нь за дараа нь одоо станер нүдний булаа болох нь гэж бодлоо. Тэгээ ямар ч гэсэн би пранктай хүн байна. Намайг пранкцсан юм байна. Нэг юм л юм боллоо. Байна уу наруул хичаа буугаа дээрээ. Гадны үний авчих уу? Ари үсгээ зураах хэлээд чинь. Тэгээ сүүлдээ нөгөө залуу ороод ирсэн чинь ганаа бүр ингээ үнэхээр паниктсан зэрэгтэй ангууд тэрийг хараа инээд төрчих гээгүй. Намайг сүүлдээ харлаа хороо ингээ гот нь цаашаа хараад нэг ингэж инээдэд харчаал. Тэгээ ерөнхийдөө бол ганааг ингээ амар том пранктчлаа. Жохон эвгүй юм болчлоо гэх. Би яаж гараад чи уу гаргаж. Би эхлээд жүжигчин байна гэж бодсон. Тэгээд худлаа жүжигчин байна гэж бодоод тэднээс худлаа ингэж ийн гэдгсэн чинь сүүлдээ яриа мараа нэг л өөр болоод явсан чинь орж гинөө. Бас би бас хизээч энэ хүн пранктжсэн болохоос ингэж өөрөө пранктуулж тэнэгтэнд голдно гэж шүсээ гоожулна гэж бодсонгүй. Бас хардж байна. Тэр амьдрал ингэж хэрэгждэг багтаа л гэж бодлоо шүү дээ. Тэгээ энэ удаа юм пранк бол бас нэлээд одоо гэр бүлийн хувьд бол нэлээд том пранк байлаа шүү дээ. Тэгээд ганаад айгүй эвгүй сэтгэл төрсөн байх. Тэгээд уучлаарай хайртай шүү. Тэг юу гэхлээ. Пранк туучаа суучих гэдэг шиг. Хараа пранксэн ч ямар жоох юу. Тэгтээ битүүрийн сайн пранк бол маш хүнд сэдв байлаа. Баяжуулаад хөгжөөдөх юм юу ч байсангүй. Яг тийм адалт явдалт тийм слонгс кино шиг байлаа тий. Ой ганаа гэсэн чинь шар ус бүх гоосон сүнс байхгүй болсон. Ороод ирсэн чи бүр байхгүй сүнс бүхгээ дараа тэгээд явцсан шүү дээ бүр. Тэгээ ер нь бол гомцсон. Муу санаагүй үстэй. Муу санаагүй. Дахагийнхад дэрвээс тахмруу чи ингэж пранк юмарт гэсэн юм байхгүй. Байхгүй ер нь бол амар юм байна. Технэр хараад тавьмаар залуучуудаа гэсэн. Нэрийн бүтнээр нь удаал ороод ирдэг байх гэж. Босто болохгүй байна. Амар сургамж авсан юм дээрээс. Энэ сургамж пранк байлаа гэсэн юу ч яриад. За ингээ хамтран ажилласан Eden компани гарын бэлэг мөн Hello Beauty салоны үйлчлүүлэг 500 сая төгрөгийн эрхийг бэлгэлж байна. Оо тийм биш үү. Би харин энэ туу болсон шүү дээ өнөөдөр бас. Давхар. За ойлголоо. Стаг баярлаа. Одоо хүртэл шокноос ерөөсөй гарч өгөхгүй байна. Яа баялаа. Чи тэр хүүхэнтэй яваа. За энэ бол манай нэвтрүүлгийн яг гол пранк нь тийм ээ. ганаа өөрөө байлаа. Би бас сая хэсэг бас паниклж штэ эхний хэсэг дээр бол За ингээд баярлалаа манай энэ удаагийн дугаарт маань зочин хөтлөгчөөр жүжигчин мөрөн маань хүрэлцэн ирсэн байлаа. Хүрэлцэн ирсэн баярлалаа. Нэвтрүүлэгт маань хамтарч ажилласан байгууллагууд маань бол Vitafit Group болон Eden компани мөн альтернатив эмнэлэг Hello Beauty салон байлаа. Хөтлөгчийн хувцсыг Берийн баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баярлалаа. Энэ бол prank show байлаа.